За сайн байцгаана уу? За өнөөдөр Баясгалан багштайгаа болон Хөгтөрмөсийн хамт олон Египтийн Каирт пирамидын дэргэд ирсэн байна. За одоо энэ алтан ирэн гэж хэлэгдэх одоо энэ цаг хугацаанд сүнсний төрөлтийн талаар багштайгаа хөөрөлдөхөр боллоо. За энэ одоо цаг үед сүнсний төрөлт ер нь ямар сүнснүүд төрхөө ирж байгаа вэ? Одоо бид нар сүнс гэдгийг бас их жижиг хүрээнд авч үздэг шүү дээ. Нэг гэн сүнстэй гэж ойлгодог. За тэгээ сүнсийг одоо яг хаанаас ирдгийг оддын сүнс байдаг гэсийг бас мэддэггүй. Тэгэхээр та энэ талаар бахаа. За самсаа. За бид өнөөдөр кайрт ирчээ. Хамгийн түрүүнд ингээд Гизагийн пирамидыг зөрдөө. За Египт энэ удаад ингээд айлчлах үйл зорилготой их шаардлагатай боловчлаа. Бид нар сүүлийн үед маш их сүнсний үйл хийж байгаа. Сүнс нь одоо дэлхийд шин сүнсэл гэдэг. За яг дэлхийд одоо бүчрэг сүнсүүд юм уу? Хон сүнсүүд, ариун хайрын сүнсүүд, ариун сүнсүүд маш төрөлхтэй төрж эхэлж байгаа. Давалгаар тухай төвшмөр явуулаад байгаа. Тэгээд тэрнтэй холбоотойгоор энэ их давалгааг дуулан бичүүлэх гэдэг юм уу? Тэтгэл дэлхийн маань маш их өөрчлөгдөж байна. Дэлхийн өөрчлөлт дэлхий өөрөө тодорхой хэмжээгээр гариг иргсийнхаа түвшин зэрэг хэрэг одоо зэрэг хичээг түвшин хичээг. Тэгэхээр тэр тухайн дэлхий дээр одоо өнгө төрсмийн гэдэг юм уу болор ирчмийн харалтаа давмгаалсан өөрөөсөө тийм ирчмийн дээрээс нь өөрөө тийм ирчмийн цуглуулга болдог тийм орон зайруу шилжилт хийж байгаа гэдэг утгаараа дэлхийн маань их тийм ариун болго тунгалаг өнгөт гаригуудын өрнөний шилжээд өөрчлөлтний явдаад эхлэнгүү тийм яг ийм дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс нь яг тэр одоо сүм цагаан тунгалаг одоо хүн одоо за тийм буян тийм орон одоо солонгон гэрлэн тийм одоо сүнсүүд иш төрч шаардлагатай. Тэгжээш нүг хэм нэгдэж штэ, зовлон нэгдэж, тэгжээш нэгэнд гас хүлээж нэг хүний дэлхийгээд гэж дэлхийн хүнээд гэж юм баггүй. Ер нь нэг юм бол хүн яах гэж дэлхийд төгөх гээд тэр тодорхой хэмжээгээр энэ дэлхийг бүрэмдэн байлгахад дэлхий гэдэг гариг чи өөрөө зөвхөн хүний төлөө одоо бий болоод байгаа юм шиг штэ. Энэ дэлхий чинь онгодын үүсрэхтэй одоо онгодын ертөнцид зориулагдсан, бурхтын ертөнцид зориулагдсан, тэнгэр оршихуй зориулагдсан. Дээрээс нь амьны одоо үйлс зориулагдсан. Дахиад амьтны төрөл зүйлс бас зориулагдсан. Тэгээд дараа нь хүн төлөвтөн гэдэг ийм ойлголтоор яригдсан. Тэгэхээр хүн одоо сүнстэй хүмүүс төрөөд байгаа цаана энэ дэлхийн тухайн цаг үеийн дэлхий ямар байхаар тэр дэлхийг эрчмийн одоо эрчим дүүрэн гэдэг юм уу хөтрөгөө ертөнцийн өөрийнхөө орших орон зайд нэг хэрэгцээтэй сүгэлдэн нэг хэрэгцээтэй одоо холбоосонд нь бэхлэгдэж ингээд дэлхийн маань өөрөө оршин байх тэр хэвчийг хөлдөөж чадахгүй тэр өөртөө цуглуулах үүрэгтэй. Тэр цуглуулах үүрэг дорн бид яадаг гэхэлээ дэлхийдээ үйл явдлуудыг хэмжээдэг. Заримдаа дэлхий чинь өөрөө тийм маш одоо эртний төвхөнд байдаг шүү дээ. Дэлхийн мөсөн гариг одоо мөсөн гаригсан маш дэлхийн үед одоо мөсөн гариг байсан. Тэгээд дэлхийн маань залхаж дэлхийн маань тодорхой хэмжээгээр дараа нь хэмжээний цагт хэмжээний одоо уурхай гэдэг юм уу хэмжээний алтан амьд хэмжээгээр одоо бий болж амин гараг болж оршиж байсан. Тэгэхээр ингээд ярьж байгаа одоо бас дэлхийн маань ингээд өөрөө хөвчин дэлхийн төвшинхаа дэлхийн маань төвшинхаа нарт дэлхийн маань төвшинхаа энэ болгоны чинь цаана ингээд сая миний хилээд байгаа тодтолууд биш үү? Тэр бүхэн чинь дэлхийн өөрийнх нь хүмүүжлийн шуурыг хэлж байгаа хгүй. Нэгэн зэгт алаг байсан. За тэгээд нэгэн зэгт мөсөн байсан. Нэгэн зэгт алаг байсан. Нэгэн зэгт хөвчин байсан. Дараа нь хүс дэлхий болсон. Дараа нарт дэлхий болсон. Дараа нь алтан дэлхий болсон.
Өнөөдөр манай дэлхийн дараа одоо сүүн гаргуудын сүүн чинь сүүн одоо орон зайд бас тэр болсон. Тэр нь сүүн гэдэг нь юу гэхээр хүний одоо сүүн сүнслэнгүүд ихээр орших тийм гаргаж байгаа. Сүүн сүнслэн гэдэг нь ямар ч учиртай гэхээр маш их тийм энерги дүр. Hey, wait. No, it's good. I have no money. Энэ цаг одоо Египтийн үеэсэн цаг үеэс шилжих гэдэг байгаа. Ромчуудын амьдарч байсан гэхээр илүү гариг төр алтан бишиг төр бац хүж авч байна. Яг Египт тэр үедээ сүүн одоо сүүн өрсөд хүмүүс өсөж төрсөн. Тэр гэнэ тэгээд одоо ч манай дэлхий бас тодорхой хэмжээр ингээд дараагийн төвшин гарч байгаа гэдэг нь сүүн гаргуудын нэрээр гівшин орж байгаа. Тэр утгаараа маш их тийм орхонлог цэвэр ариун сэтгэлтэй сүнсүүд иргэн төрж байгаа. Тэгжүүжээр өндөрлөхөн ч гэсэн одоо энэ тухайн гариг дээр амьдарч байгаа хүмүүсийн чинь сүүн дэлхийтэйгээ сүүн гаригтайгаа сүүн өргөөгтэйгээ хийнэ. За тэдний донд ямар сүнсүүд ирж ирж байгаа гэхээр ирж ирж байгаа ямар сүнсүүд ирж мэдж байгаа гэхээр сүүн сүнсүүд мэдж байгаа. Сүүн сүнсүүд тухайн үед бол Египтийн соёл иргэншлийн үед ирж төрж ирсэн. Тийм учраас нөгөө Египтийн хөгжил дэвшил, Египтийн одоо соёл иргэншлийн үед маш их нөгөө гүн ухаан, эрдэм шинжлэх ухаан, тэгээд тэмдэг ухаан одоо сэтгэлжтэй тэгээд агуу их юм сайхан бүтээгдэхүүн шиг. Тэгээд мөн одоо маш бохот янз янзын бохотууд ялангуяа нэг тэр үед чинь ер нь бол сүнс систем хүмүүс ямар байдаг гэхээр амьтдыг маш хайрладаг, байгалыг маш хайрладаг, хүн нийгмээ маш хайрладаг, өвдөөсөө маш хайрладаг. Тийм нэг хайрын тэр хэлхээ нандин холбоос хөрөн холбоос эцэгүүдийн 3 цагийн хэлхээ холбоос маш их тийм үнэлэгдэж тэр хэмжээгээр хүмүүсийн сэтгэл хайр үнэлэлээр дүүр юм санаарчсан маш их тийм оюунлаг тэмдэглэж гэж хэлдэг. Одоо сүнслэг тийм байсан. Учираас нөгөө хотууд нь ч гэсэн маш их тийм одоо жишээлбэл одоо нэг чанга хот өнгө толгойтой хөндрсөн шүү дээ. Энэ шиг нөгөө дандаа амьд хүний тийм сүлэгтэй тийм. Тэгээд тэгж ариун сүнсүүд одоо тийм мундаг сүнсүүдийн цаана маш их сүүн амьд гэж байдаг л да. Сүүн амьдтууд чинь хасаа манай хөгтөн амьдтууд дотор хамгийн эцэг ариун амьд сэтгэлтэй, бүрэн сэтгэлтэй гэдгийг орон зай өгөөг хамт нэг гэдэг хамтран амьдрах одоо амтан байлаа гэж босод төрлийн амьдтай хайрлах нэг ч нэг тэгээд өргөө ихтгэлийн гадаа одоо хөвчтэй байлаа гэдэг нь хайсаар нэг аяар ингэж хайрлах хамаардаг тийм ийм нэгтэй амьдралыг ингэж хаасаа бий болгох юм. Сүнслэг одоо сүнс сэтгэлтэй учраас тэгж амьтан тэр амьтад хүний төрөлх төвшөж төрж исэн. Тэрийг бэлэгдэж бас тийм их амт байхгүй. Дээрэс нь хүмүүс нь тийм бурханлаг өндөрч одоо өндөр хэмжээстэй 6 7 дөрөвс дэшээ тийм яг хүнээс амтан бас төрлөөс хамааралтай тэр чинь ингээд дандаа 4 байхгүй дандаа 5 байхгүй дандаа 6 байхгүй тодорхой хэмжээр олон төрөл байж нэг элитүүд нь гэдэг юм манлайлагчдаар хараасаа нэг бусдыгаа нэг оюун санааны хөгжил төвшөлтөөр хамт цогтой ингэж нэгэн зэрэг чинь нэлээд удаан оршин тогтносон шүү дээ. Гэвч нэг эртний дундад үеийн хажуугийн үеүүдгээд энэ хооронд дандаа тийм сум шилжилтүүд явагдаж дэлхийг нэг сүүн дэлхий сүүн гар гэж нэрлэх тийм хүчтэй тийм сэргэлт гэдэг юм уу? Тийм юм багтаа. Тэгээд тэр бурхтууд бурхан тийм сүнслэг төрж байгаа. Тэдэд том мэдээж тийм бурхтын ховлсон дөрвөлжтэй мэдээж төрж ижиж хүн бидний тэр үедээ дэлхийг тэгж өөрчлөж тийм сүн гаргаж гэдэг юм. Тийм сүнсний өндөр хэмжээс рүү хүрэх чадсан
тэд нар эргэж ирээд бас дахиад одоо бид нар чинь бас доод хэмжээсийн байж та одоо энэ доод хэмжээсийн юугаар илэрхийлэх вэ гэхээр амьтдыг хайрлахгүй байгаа. Дэлхийг хайрлахгүй байгаа. Дэлхийд байгаа ой мод хөвчтэй байгаа бүхнийг хайрлахгүй байдаг. Өнөөдөр алт угчаад хинч хоригдохгүй байна. Одоо тийм уул усыг нураагаад бүлгээд аваад чад хинч хоригдохгүй байна гэдэг нь юу юм? Дэлхийг хайрлах сэтгэл байхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр маш их ан амьтдууд ингээд ховдоор гэж одоо амьтдыг нэлээд доод төрлийн гэж үзээд өөрсдөө өндөр төрлийн гэдэг одоо тэгээд одоо энэ санааны бицэр хэрнээ устгаж штэ өөртөө амьтдаас би болсон мэдхгүй байна гэдэг мэдсэн штэ хоохгүй байна гэж шинээр хайр хэлцүүлэх болсон юм байна. Тэгэхээр сүнслэг хэмжээсийн одоо гол нэг зүйлс хайр уг гараад өөрийнхөө гал үсгийг хайрлаж байгаа. Өөрийнхөө оршин буй ертөнцийг хайрлаж байгаа гэдэг. Өөрийнхөө ирээдүйн үр удмыг хайрлаж байгаа. Тэгэхээр бүр удамдаа ч гэсэн бид ямар үйлчлэл үзүүлж байгаа. Тийм харгас цэвдэг хүйдэн хандлагыг үзүүлж байгаа. Үр удамдаа бид хамгийн чухал эд хүн мөнгө гэдэг зүйлийг үзүүлж байгаа. Үр удамдаа бид нэг хоорон үйлчлэл гэдэг юм уу, дүр эсгэлт гэдэг юм уу те. Бусдыг ингээд ядгалан гадрах хүн биш үзэх гэдэг юм уу. Эд байлгыг хэрхий орой тавиад энэ хүн мөнгөтэй байх нь сайхан харц мөнгөгүй байх юм гэдэг. Энэ чинь өөрөө хүний сүнсний хэмжээс дор болцсны шинж байхгүй да. Ер нь сүнсний хэмжээстэй хамгийн гол зүйл хүнлэг сэтгэл, хүн чанар, хүний мөсөн хайр, хүндэтгэл тэр л байхгүй. Тэгэхээр тэр үедээ энэ сүнслэг мэдэрсэн одоо бас маш их ирэх үрдор бид нар ч гэсэн хэрэгцээ явж байгаа. Тэгээд сүнс гэдэг зүйл өөрөө сүн одоо энэ зүйл ярьж байгаа шүү дээ. Сүн эсгээд яриад байгаа. Тэр нэг талаас өмнө ортой. Бид нар яг ярих юм бол сүн гэж нэрлэдэг. Гэхдээ за бүтээжсэн бид нар сүнээс бүтсэн сүн дэлхий, сүн тэнгэр, сүн од, сүн гар, сүн эрхэс, сүн сар. Тэгээд ингээд тийм сүн ертөнцөөс үүсдэг сүн зам галаа. Ийм сүн ертөнцөөс бүтсэн сүн хайрын гэдэг сүн сэтгэлтэй мөнгөний юмс тийм өрсөжж өөрийнхөө одоо үнэхээр сүнс гэдэг зүйл чинь сүн эс гэсэн юм а гэж байгаа. Одоо сүү буюу тэр сүн цагаан сэтгэлийн үгээд эрхэмжлээс хоёрдугаар сүн дэлхийг сүн экэг гэж нэрлэдэг сүн дэлхийг хайрлах, хүчин дэлхийг хайрлах, амьдрал юусан оршуу орон зай. Нэгэн цагт хүчээс үүссэн. Дараагийн бас амьдрал юусан орон зай талтан уусаас үүссэн. Дараагийн бас нэг орон зай цөл говь цөлөөс үүссэн. Энэ бүх зүйл тэгээ бас өнөөдөр сүн амьтад ялангуяа сүн тэнгисүүдтэй маш их байна. Сүн хүч тайгтай маш их байж лээ, орчлээ. Сүн цөлдөө байж лээ. Тэгээд энэ бүхнийг буцаад хайрлах мөн гэж нэрж байгаа тэр сүнсүүдийг одоо сүн хайрын сүнсүүдийг тасч авахын тулд өлгийн ариун баста. Одоо өнөөдөр ингээд дахиад энэ Египтийн нэмийг тэр үеийн сүнсүүд хэрэгжиж байгаа. Мөн дараа төрөлийг нь тухайхан шиг сүнсүүдийг ирдэг. Гэтэл энэ оршихуй орон зай нэг ийм бок тийм ийм одоо хамгийн илчсэн ийм одоо нэг ямар ч сүн эрчим нэмэр тасаж авах баг. Тийм л биш. Тэгээд бид нар өнөөдөр ямар үйлчлэг хийхээр ерөөсөө энэ оршихуй нэгэн цагт энэ одоо Египтийн агуулх сүн өсүүд, сүн амьтад, сүн бохтууд энэ сайхан үйлчлэгийг хайрлаад үлхийлээд одоо өв соёл болгоод ингээд бүтээгээд маш сайхан бүтгийг хүн төрөлхтөнд ирээдүйд зориулаад ингээд бүтээч тэрний хүчинд хүн төрөлхтөнд өчнөө мянган жил ингээд энэ сайхан бүтэгт ингээд амьдралаа штэ одоо тодорхой хэмжээний сүнсний ертөнцийг мөнхлөд ингээд амьдарч та эргээд ирсэн чинь сүнсүүдийн тосох орон зай цэвэр ариун сүн тулдаг. Тэгээ энэ дор байгаа индээс чинь бидсэн сүн эрчим дээш татж гарч ирлээ шүү дээ. Дээрээс сүн эрчим боллоо, дороос сүн эрчим татж гарч ирлээ. Дор нь байгаа цөлөөс цөлийн дор байгаа сүн тагаас эсрэг сүн эрчим энергиудыг татж гарч ирлээ. Тэгээ энэ чинь аажимдаа тэгээд бидэртэй зэрэгцээ жилд 3 удаа бороо авдаг гэж байгаа картууд заавал өнөөдөр бороогаад идэг тийм. Заавал маш их одоо бидний үйлсийн дараа маш том мөндрүүд болоо дараа нь солон татлаа дараа нь тийм дуудлаа бид нар бүгд ингээд төрсдөө баримтчуудад авчтай одоогс ингээд бороохдоо энэ бүхнийг хүмүүс ойлгох хэрэгтэй байна л да. Одоо солонгон сүнсүүд ирж байгаа. Гэтэл солонгон сүнсүүд амьдрах орон зай
бас л цэвэр тундаг орчмын үлгийг тавьсан. Маш их гэрээтэй тийм орчин оронзай байх хэрэгтэй болохоос ш бүгдий ч гэсэн сүмий ч гэсэн бараа уур цартаа хүмүүс маш ихээр өвс орон ингээд халзарчихсан. Гол булаг шандан ширэгчихсэн. Маш их химийн хор гэдэг юм уу одоо аж үйлдвэрчдийн хог новшин дотор тарагдсан. Тэгээд ан амьтны өвчтөй, хүн төрөлхтний өвчтөй, агаар нь тоос тортгохтой. Энд яаж солонгон сүнсүүд амьдрах юм шиг. Тэр солонгон сүнстэй ингээд сүнсийг үзэндээ бэлж ирсэн маш олон сүнстэй бүгд бидний дунд амьдарч чадхад хүнд болж байгаа. Тэгээд нэг жинхэнэ траама гэдэг зүйлчээ сэтгэлийн траама буюу сүнсний бэлждэг зүйлчээ тэндээс үрчиж байгаатай адилхан. Бас бидний явж хийдэг нэг зүйл бас юм байна л да. Ингээд ихээр яваад байгаа тухайн орон нутаг ямар сүнс ирж төрөх гэдэг. Бид нар ингээд нэг төвхөд тийм Ромын бурхтын үлрэгээл явлаа. Ромын бурхт өөртөө маш их нэг алтан газарнаас хамааралтай. Тийм алтан ирнийхний бас төвхөд бүтээж авсан. Тийм өчрхөн дуудлага байсан ч Ромын бас маш их хүнд. Ялангуяа Европын хөгжил хөгжлийн нэлээд өндөр ойлголт авч байсан тийм төвхтэй тэгээд бүх юм ийм л учиртай л явж байна. Тэгээд зүгээр нэг ингээд мундаг сүнсүүд ирээд ирчихдэг. Хүн төрөлхтөн зүгээр байж байгаа ингээд одоо бистрай одоо юу гэдэг дуулын бүжгэлий гэж байгаа. Одоо энэс нам тийм сух гэдэг заавал нэг хүчрэх сүнсүүд сүрээд роосны оны хэдэн төсний гадараа 1 2 3 4 5 10 гэж ингэж өөрсдийнхөө өнгөлөөр илэрхийлж нэг маасаа татчих гарч ирээд тэгэл явж штэ яг энэ үйл маш их болж штэ. Тэгэд ингээд доороос нь сүнсч өөрөө тэг яах гэдэг вэ? Миний сүнс юу гэдэг? Зүгээр одоо би ингээд 7 сүнстэйс сууж байдаг. Тэгэхээр 7 сүнс дадуулаа энэ чинь ингээд дэлхийн сүүн эрчмийг, сүнсний эрчмийг, амин эрчмийг тийм үү? Бусад нэг эрчмүүдийг холболт хийж эрчмийг нөхөлт хийж авч байна. Би ингээд ярих болгондоо эрчим өгдөг. Би инээд тоохондоо эрчим өгдөг. Би алхаж хашиг тоохондоо тийм эрчим өгдөг. Тэрний миний үйлдвэрсэн эрчим, чиний үйлдвэрсэн бус хүмүүсийн амьтдын үйлдвэрсэн эрчим дэлхийг өөрөө оршон тогтоох тэр үсийг нь олох тэр салхийг нь салхих. Тэр хадчдууд гэдэг тийм тунгалаг болох ч гэдэг юм. Тийм үйлдвэртэй юм бас зарцуулж байгаа шүү. Тэгэхээр бас нэг хүн төрөд байгаа учраас шалтгаан бас хамаатай юм шүү. Одоо ямар шаардлага байх вэ гэдэг ингээд маш олон юм ойлгох хэрэгтэй. Олон хэдийн юм хэрэг болох гэдэг. Эрчим энергийг үйлдвэрлэх боломжийг олгож байгаа холбогч гэдэг юм уу? Тэр нь өөрөө бидний сүнс. Бидний сүнс хэр ариун байхаар бидраас хэмжээний гэрэлтэй гэдэг цагаан сүүн одоо юу гэж улаан одоо хөх тийм одоо эрчим одоо өнгүүд ядраас эрчимтэй өнгөтэй эрчимүүд ялгарна шүү дээ. Тэр хэмжээгээр дэлхийд гоё юм болно. Дэлхийд амьдарч байгаа хүмүүс чинь ухаалаг зартаа өвчнөөс отондоо яа гэдэг галхар муу гэсэн гараад ирсэн. Болох тусам бидраас өнгөлөж байгаа эрчимүүд муу хагаад дэлхийн өөрөө муу эрчимүүд комитет одоо их дарагдчих гэж байгаа байхгүй юу? Ийм зүйл болоод байгаа. Тэгэхээр бас нэг үеийн маань олдсон ингээд явчаадаа одоо тэгээд юм үлдээд явж байгаа. Сэлж байгаа бас өөртөө хийж байгаа таниулаа явах юм уу? Босдгоорчсон хийж байгаа ойлгоод байх юм байна. Бас өөртөө сарахын шилжих байна. Тэнхэн одоо үйлдэл ойлгох. За нэг тийм зэрэгтэй явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ удаад сүнсээ тухай ярьчлаа тийм. Тэгэхээр өчигдөр зөндөө олон төрлийн сүнс төрж байгаа. Тэр сүнсийг төрөхөд өчний үлгийн цэцэг гэх юм аа. Заавал цэцгийн цэцэг эрчмийн боломжтой. Одоо тэгээд мөнгө системүүд юм шиг байна. Мөнгө систем сайтай төрж байгаа. Энд чинь дандаа онцлогоо байхгүй. Тэгэнгүүт нэг гений гэдэг зүйлээр төрүүлж байна. Тэгэнгүүт нэг сүнстэй цацрагын сүнстэй хүмүүс төрж гэж байгаа. Янз юм ярьж болж байна. Энэ удаад яг энэ үлгийтэй холбогдуулаад сүнсүүдийн ярилцлаа. Тэгэхээр дараагийн одоо шилжилт зориуд шилжилт. Энэ удаагийн үйл ажиллагааг хүчлээ. Ажиллагааны үйл чинь бас тийм Ромын бурхтай эрдэнэ төрөлхтөнд бас ерөн дуудчихсан. Энэ чинь бас л одоо Европч өндөр ямар шиг төрсөн байдаг. Тэгээд тийм байхгүй.
Тэгэхээр дэлхийн хүч гэдэг одоо хүндэтгэх өөр шинэ хүчлэг хатаад байгаа юм чинь нутагтаа тухайн нутагт нөр оршиж исэн соёл иргэншлийн эцгүүд нь эхүүд нь одоо хүн байсан нэг өвдөөц нь өөрийнхөө гурван дотор тэр мундаг сүнсүүдээ сонгоод гэдэг юм уу хувлаад гэдэг юм уу тэгэл төлөвлөж багч байдаг шүү дээ. Тэгжиж дэлхийн одоо нэрэн гэдэг ч юм уу мөнгөн нэрнч гэдэг юм уу тэр сайхан одоо болор ирэн руугаа шижих гэдэг шүү дээ. Өнгөт нэрнч гэж ярьдаг л та тэгээд нутагт нь лагаа сүнсүүд иргэн төрөх шүү дээ. Одоо маягийн үлгээд маячууд төрөх шүү байхгүй грек гэдэг шиг энд болохоор ядийнхэн гэдэг шиг Монголд одоо яасан бас л бид нар ярьж шүү дээ. Бидний өвдөдсөн юм сүнс төрж хөх сүнсүүд хөх туяан сүнс хөх гэрхэн сүнсүүд хөх одоо цэцэрхэн сүнсүүд иргэн төрж маш их том толготой хөлөж маш их тийм нэг одоо сүнсний хүчтэй дээрээс нэг юу хайгох толбоны хүчтэй үннийг одоо баримталж чаглагдаг тийм засаглагч аялагч манлайлагч өдрөдний зөвлөдөгч өндөрлөн дураад болгоч гэх тэгээд дээрээс нь маш их тийм нэг дэв жагс сахуулах гэдэг юм уу тийм сүнсүүд ингээд харахгүй сүнс төрсөн юм байна. Дэлхийд цааш эн чинь өөрөө нэг юм билээд байгаа байхгүй тийм. Тэгэхээр заавал ахуй анхдагч юу лээ ухамсар хоёрдогч биш ахуй ухамсар хоёр зэрэгцэн байна шүү. Яг энэ төвшөндөө зэрэгцэн байх нь ахуй нэг гоё ер нь ухамсарт ороо хүмүүс байвал яах вэ? Ахуйгаа буцаа сүдчихэж шүү дээ. Ахуй гоё л байсан гоё байсан. Ухамсарт ороотонгууд ахуйгаа сүдчихлээ дэлхийгээ сүдчихлээ. Сайхан одоо дэлхийн нутгаа түнх соёл зарчлаа сүдчихлээ шүү дээ. Тэгэнгүүт ахуй за ухамсар анхдагч ахуй хоёрдогч гэдэг нэг муухай орчин нэг одоо ухаантай хүмүүс амьдраад гэдэг гэрэлтэйгээд хүмүүс амьдрах гэж байхгүй. Ухамсартай байгаа хайрд ахуйгаа сайхан болгоно ахуй сайхан бол ухамсар сүнсэн оюун санаа сайхан байна. Энэ чинь тэгээд зэрэгцэн уршигтай болчиход шүү. Тэгэхээр тийм л үнийг хийх зорилгоор хэрвээ шаардлагатай тутан очиж дэлхийн нутгийн үнэлгийг ахуйн үнэлгийг хийж байна. Тэрнээ давхар сүсгийн энэ төлөвлөсөн сүнсийг одоо жишээ нь энэ удаа дуугарын үнэлгээ явж байна. За баярлалаа. Тэгээд зөвхөн дундаа тий дараагийн бас бичлэгт бас өөр сүнстэй талаар зөвхөн бичлэг олох юм контент хийх болтоо. За баярлалаа. Ороод. Дараагийн цамт юугаар авчиж